За яаран сайн байж байгаа юм уу? За би бол Ордос хотын инженерийн нэгэн малчин жолоо намайг Баянлалхий гэдэг юм аа. За тэгээд өчигдөр янжин тулам маягийн тэр шингээлтийг үзээд би бас академи бодлоо. Тэгээд өөрийн бодол санаалаа та бүхэндээ хаалчий гэж энэ нэг дүгм шингээлт хийлээ. За тэгээд та бүхэн таалан болтгоё. За тэгээд янжин тулам маягийн бас нэг жил болоогүйгээр одоо 2 удаа кентанд орлоо. Энэ бол одоо юу гэж хэлнэ? Янжин тулам маягаас бүрэл хамаг дорстой нэ малчин төмнөөгөө хэлэг өстэй үгсийг хэлсэн. Хийх өстэй ажлуудыг хийсэн. Тэгэхээр энэ шингээл дотор намайг одоо хамаг нэг бодлоосруулсан нэг үг бол одоо янжин тулам маяг чи юу ч бишээ. Чи бол нэг ялаалт өгдөө гэж. Энэ жүнсэн динэ цагтаа зоригдуу гэдэг хүн тэгж хэллээ гэнэ. Энэ нэг үгээс сонсоод би үнээр академи бодлоо. Би одооход энэ нэг үг л гахчил янжин тулам маягаас хэлсэн үг шээ. Бүхэл өвөр монголчууд хэлсэн үг гэж би бодлоо. Дахиад хэлэхэд өнөөдрийн өвөр монголчууд чигэд үнээр хүн нэг үлэг ялаалт итэл болж ямар ч нэг нэрхэн мэдэлгүй, ямар ч нэг нэрхэжлээгүй. Өөрийн нотуудаараа үнийн дураар эзэн болж амьдрах чим нэг их хилээ гэсэн юм бол нэг ч үг болсон. Тэгэхээр энэ одоо нэг сүнэтийн зоригтуу гэдэг хүнд нэг хэлэх үг байна. Тэгвэл ардын цагтаа гэж бүр ардын төлөө боддог цагтаа л байгаа. Өнөөдрийн цагтаа ноёдууд одоо бүрл нам нийгмийн нам төрийн одоо энэ залхай төшмүүдийн гарын зарцуулсан төдийл ямар ч нэгэн ард түмний ашиг тусыг одоо хамгаалж ямар нэгэн ашиг тусыг юу чимнэг хэр чадамжлуу бэк болсон гэж би бодож байна. Тэгээд нэг зоригтуу гэдэг хүн бол монгол хүн шүү дээ. Тэгэхээр монгол хүн болсон монгол хүндээ ийм үг хэлэнэ гэдэг бол энэ хүн одоо энэ юу хэлэхэд энэ юу гэж бодоод ингэж хэлсэн үг юм би бодсон мэдэхгүй байна. Үнний хэлэхэд тэр зөксөн нэг үлэг жалхай дэшмүүдийн гарын зарч шүү дээ. Тэр л бас л манай ялаалт тий. Ялаа гэдэг үг одоо манай энд бол батханы хэлдэг. Батханы бол ялаа гэдэг. Гэтэл зарим газрууд одоо манай эндэгтэй ялгаагүй одоо нэ шамуули бас батхана гэнэ. Шамуул гэдэг одоо та хүний цусыг сордог тэрний бол шамуул гэдэг. Тэрний бол зарим газар ялаа гэж хэлнэ. Гэтэл манай энд бол одоо тэр ялааг бол одоо батхана гэж хэлнэ. Одоо тэр үтг гардаг тэр үг бол одоо ялаа батхана. Тэгэлээр зарим газар тэр шамуули бол манай эндгийн шамуули бол батхана гэж хэлдэг. Энэ нь одоо энэ дэмий чимик учир биш аа. Тэгэлээр юу тусан манай дийдс хэлсэн байдаг ч одоо жишээлбэл янжнаш гитад гэж одоо юу гэсэн үг юм болоод тэр үсэн монгол хүнээ үүдэн богооноос доор юмсан жарттай байдаг. Яг тэр жарчныхын жарчи бол одоо гитад гинэ гэж. Чи хэлээр энэ өнөөдөр одоо энэ гитийн залхай дэшм бол одоо ингэж өтгөл явж байгаа энэ Монгол дарга ноёдууд цагдаа нар одоо зөвхөн энэ минь бүр мэддэг юм болов мэддэггүй юм болов энэ бол одоо жинхэнэ монгол хүний нэр нүрээ гутааж байгаа юм учир би сургуульд байхад нэг настай хүн нэмээ хэлжсэн юм аа. Одоо энэ хотоор хэлсэн хотын нэг настай хүн тэр настай хүн одоо нэгэнтэй насаа барцсан. Тэр амьс ирэн байхдаа надад ингэж хэлсэн. Энэ цаг үед чи гуйран тусамж чагдаа бичих болов гэж. Энэ үгийг би их гайхажсэн. Ямар хаант. Чигээ одоо бодоод ирэхэд одоо энэ нийгмийн байдал одоо ах байдлыг хараад ирэхэд үнээр чинь байна. Чи нэг чагдаа болохын оронд чи үнээр нэг гуйран тусамд ирээ. Ингээл чи бас Монголын нэр нүрийг гутааж авахгүй юм шиг байдалтай. За тэгвэл өнөөдөр миний хэлэх гэсэн үг